хөл. Хөлөөр. Тавч тайлч. Хөлгаар угсраа. Өшөө дээш. Аль болох л дээш. Доор цохилтоо. Дээшээ битээ зөхөө, доор цохилтоо. Зүг. За, шүү. За. Тэхгүй. Залуу. За, өшөл. Хөлгаараа холбож цохилтоо. Юу. Өшөө. Хоёр гараа зөх. Гараа хоёр зөхөөд хөлөөнийг зөх минийх үү. За. Дахиад. За. Хөл. Одоо хөл. За. Сая өнгөрсөн хугацаанд амралтаараа ийм нэг шок хийсэн. Цэвэр арьс. Өөрөө ийсэн. Өөрөө ийсгсэн. Бүх юм нь өөрөө ийсэн. За. Энийг барилгын материалаас гинжтэй авсан, бусдын бүгдийг хийсэн. За. Энэ хүмүүс сайн мэдэндээ юу байгаа? Нөгөө хорооны дотор гэж ярьдаг цагаан. Дитсэн 200 төгрөг. Тэгээд 50,000 орчим төгрөгийн хорооны дотор буюу арьс, боловсруулсан арьс. Ойлгомжтойгоор ярих юм бол нөгөө будаагүй, савхины будаг ороогүй арьс гэсэн үг. За тэгээд нэг 2, 3 арьснаас нэг юм шок гарна. Шокийг хийхдээ хоньны арьс битгий сонгоорой. Хоньны арьс зөөлөн, суналт ихтэй, ямааны арьс чангадуу, гатуу, даргар. Бид нар өөрсдөө зодооны хэрэгсэл хийж байгаа учраас эдлэгээний авцад өөрөө зөөлрөн. За энэ дээр уян холбоо нөгөө бул хийж өгдөг нь цохилтын авцад эргэлтэхлээр эрчлэгдэхгүй эргэлтэн гэсэн үг. Хийгээд удажлаа. Хаяа зохино. Биний чилээг бол маш сайхан гайхамшигтай гаргана. За энэ арьсан дотуураа нөгөө юу яадаг юм бэ лээ. Би мэддэг байсан. Нэг ойдлчаар надад зааж өгсөн юм. Эндүүдгтэр наалддаг тийм даав. Арьсны машин гэж тустай машин байгаа. Дахиад нэг шок хийн. Маа найз болохоор метр 20-ын урттай өргөнийх нь тойргийнх нь хэмжээ метр тэгэхээр чинь радиус нь хэдтэй гараад л 20 хэд лөө 30-та диаметр нь 30-та гарч ирсэн. Тэгээд 24-өр хилүү дээ. Ерөнхийдөө нарийнхан хийсэн ч болдсон бэлээ. Энэ нөгөө дотор талд нь өртсөй ч гэхлээр тэлт үсээ доошоо даралт ирдэг учраас жоохон хатуу талтай болдог юм. Хатуу талтай болдог. Даагур урт хийсний ач холбогдол болохоор хүл гарын юу орж ирнэ. Цохилтууд орж ирнэ. За минийхөө хөлөөрөө нэг хийгээд өгтээ. Би юу тааж. Шокн дээр. Кетан яг доогуур хийж болно. Кетан. За. Толгоонд хөл хийж. Кетан ч доор гоёнд. Үгүй зүгээр доотлис хатуугаа. Нөгөө юу яг зөв. Дээшээ, өшөө дээшээ. Аль болох дээшээ. Зураас нь хүргээл зөгцөө. Суналт үүсэх юм бол дээш миний өндөр болно шүү. Зурааснаас дээшээ харах. За харин энэ талаас нь харъя. За. Чиний яг төвшнгөр бол толгоон дээр ирчих. За нэг иймэрхүү юм байна. Тэгээ манай гурав бэлтгэлээ хийж байгаа. Дээрээс нь би хийж байгаа. Дээрээс нь ээж нь хийж байгаа. За зүгээр жоохон хоёр гараа холбоод хөлтөөгөө холбоод нэг жоохон яваадах та. Гидсэнд толгоо гидс
Толгоонд 2 гидсэнд 1. За нэг иймэрхүү жишээт. Явна.